За сайн байцгаана уу? Та гээд яриаг авах ирсэн үү? За би цаа тайлаад. Сайн байдаг. За одоо өглөө 8 цаг болж байна. Манай прокурорын газрын прокурор ажлууд ерөнхийдөө одоо ингэж ажилдаа ирж байгаа. Ер нь бол өдөрт манай прокурор ажлууд цуглардаг. За миний хувьд гэр ойрхон учраас өглөөдөө нэг 7:30-аас 8 цагийн хооронд ажилдаа ирждэг. Одоо та бүхэн бас прокурорын ажил мэргэжлийн онцлогийн талаар бас мэдээллийг олон нийт хүргэх зорилгоор ингэж яриа авахар ирсэн талархалтай байна. Одоо өөрийнхөө хийдэг ажил байгууллагын үйл ажиллагааны талаар бас та бүхэнд өрөөндөө ороод тодорхой мэдээлэл өгье. За Чингэлтэй дүүргийн прокурорын газраас өнгөрсөн 2021 онд нийт 5600 орчим гэмтрийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авч хяналт тавьж ажиллалаа. Үүнээс 1400 орчимд нь хэрэг хүртэлтийн хэрэг нээж шалгуулсан. За энэ хэрэг хүртэлтийн хэрэг нээж шалгуулсан хэрэгүүд дотроос хамгийн түгээмэл үлдэж байгаа хэрэгүүд гэвэл залилах гэмт хэрэг эзэлж байна. Залилах гэмт хэрэг нийт одоо хэрэг хүртэлтийн хэрэг нээж шалгасан хэргийн 33 орчим үеийг эзэлж байгаа. Үүний дараа хүний эрүүл мэнд хөнгөн өхрөл учруулах гэмт хэрэг 20 орчим хувьд нь бид хэрэг хүртэлтийн хэрэг нээж шалгалаа. Улгаалах гэмт хэрэг 15 орчим хувьд нь хэрэг нээж шалгасан байгаа. Тэгээ энэ гурван төрлийн гэмт хэрэг одоо энэ дүүргийн нутаг дэвсгэрээр зөнгөлөө үлдэж байгаа. Нийт гэмт хэргийн 70 орчим үеийг эзэлж байна. За залилах гэмт хэрэг ихээр үлдэж байгаа холбоотойгоор манай дүүргийн прокурорын газраас цагдаагийн газартайгаа хамтраад 22 оны 3 сарын 1-ний өдрөөс эхлүүлээд залилах гэмт хэрэг шийдвэрлэх юм аяныг зохион байгуулж ажиллаж байна. За энэ хүрээнд одоо удаашрсан гэмт хэргүүдийг шалгах шийдвэрлэхээс гадна энэ залилах гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэд олон нийт рүү чиглэсэн урьдчилан сэргийлэх юм ажлуудыг зохион байгуулахад төлөвлөж ажиллаж байна. За сайн байцгаана уу? За манай Чингэлтэй дүүргийн прокурорын газар нийт 52 прокурор ажилтны оронтойтой үйл ажиллагаа явуулж байна. За яг эрүүгийн хэргийг хянаж шийдвэрлэдэг 16 прокурор өнөөдрийн байдлаар ажиллаж байна. За зөрчлийн хэрэг хүртэлтийн ажиллагаанд хяналт тавьж чиглэлээр 4 прокурор ажилладаг. За манай прокурорууд бол нэлээд ачаал ихтэй ажилладаг. Тодорхой бас ганц нэг тоо баримт дурдах юм бол өнгөрсөн онд нэг прокурор жилд дунджаар 400 гэмтрийн талаарх гол мэдээлэлд хяналт тавьсан. 160 хэрэг хүртэлтийн хэрэг, мөрдөн байцаалтын 110 хэрэгт хяналт тавьж ажилласан байна. За шаардлагатай бол бид бас орой үеийн цагаар сууж ажилладаг, амралтын өдрөө бас сууж ажилладаг. За прокурор бол байнга бас ажлын өрөөндөө хэрэгээ уншаа суугаад байхгүй. Цагдаагийн байгууллагаар очиж ажиллана, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон, мэдүүлэг авах ажиллагаа, за хэргийн газрын үзлэг, цагдаа орхих байран дээр очиж ажиллана, цагдаа оргиж байгаа ялдагдагч нартайгаа уулзсан санал хүсэлтийг нь авна. За хэргийг дөрвөн шуурхай шийдвэрлэх арга хэмжээ авна. За шүүх хуралдаанд прокурорууд оролцсон, тасан зэрэглэх арга хэмжээтэй холбоотой хязгаарлалт тогтоох, цагдаа орох тасан зэрэглэх арга хэмжээ авах шүүх хурлуудаар оролцсон. Эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд оролцсон, зарим шүүх хуралдаанд хэд хоногоор үргэлжилдэг ийм байдаг. Тэгээ манай прокурорууд бас ажлын ачаал өндөртэй ажилладаг. За прокурорын хяналтын ажлыг хэрэгжүүлэх нэг арга хэрэгсэл бол прокурорын шаардлага байдаг. Прокурорын шаардлагыг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа, хэрэг хүртэх мөрдөн байцаах ажиллагаа, ял хөдлөлт ажиллагааны явцад гарсан зөрчил үүний шалтгаан нөхцөлийг арилгуулахаар шаардлага бичдэг. Шаардлага бичиж байгаа нь хууль тогтоомжийн хэрэгжилтийг нэгмөр хангуулах, хүний эрх хэрэгжүүлэг хамгаалах, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх ийм ач холбогдолтой байдаг. Тухайлбал өнгөрсөн 2021 онд манай дүүргийн прокурорын газраас хяналтын ажлын чиглэлүүд дээр нийт 23 шаардлагыг бичиж хэрэг хүртэх мөрдөн байцаах ажиллагаа, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа, ял хөдлөх ажиллагааны явцад гарсан зөрчлийг арилгуулах арга хэмжээ авч ажиллалаа. За хэрэг хүртэх мөрдөн байцаах ажиллагааны жишээлбэл тухайлбал ямар тохиолдолд шаардлага бичиж байна вэ гэхээр мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч ялдагдагчаас мэдүүлэг авах та, ялдагдагчийн хууль зүйн тусалцаа авах, өмгөөлүүлэх эрхээ хангах, өмгөөлөгчийн хамт мэдүүлэг өгөх энэ эрхийг эдлүүлэхгүйгээр өмгөөлөгчтэй мэдүүлэг өгье гэж хүсэлт гаргасан байхад өмгөөлөгч оролцуулахгүйгээр мэдүүлэг авсан тохиолдолд энэ зөрчлийг шаардлага бичиж прокуророос арилгуулдаг. Ингэснээр ялдагдагчаас дахин мэдүүлэг авч ялдагдагчийн зөрчигдсөн эрхийг сэргээдэг ийм ач холбогдолтой байна. За иргэд олон нийтэд энэ хэрэг хүртэлт мөрдөн байцаалт гэдэг ойлголтын талаар бас тодорхой мэдээллийг товчхон байдлаар өгье. За хэрэг хүртэлт гэдэг бол гэмтгэрийн талаарх гомдол мэдээллийг хүлээж авсан үеэс
гэмтрэг үйлдсэн хүнийг олж тогтоох хүртэлх энэ ажиллагаа за дээр нь эрүүгийн хэрэг үүсгэж шалшаа татах хүртэлх энэ ажиллагааг хэрэг хүртэлж байгаа. Хэрэг хүртэлтийн хэрэг нээж шалгаж байгаа нь өөрөө гэмтрэг үйлдсэнийг бүрэн дүүр нотолцсон хэн нэгнийг гэмтрэгт буруутгах байгаа асуудал бол биш. Харин мөрдөн байцаалтын ажиллагаа гэдэг бол одоо эрүүгийн хэрэг үүсгэж шалшаар татсан прокурорын тогтоол шийдвэр гарснаас хойш хэргийг шүүхэр шилжүүлэх хүртэлх энэ нотлох баримт цуглуулах энэ ажиллагааг хийж байгаа. Ер нь гэмт хэрэг үйлдсэн их нотлох баримтууд цугларсан. За гэмтрэг үйлдсэн хүн хуулийн этгээд нь хаана байгаа тодорхой тохиолдолд прокуророос эрүүгийн хэрэг үүсгэж шалшаар татах ийм шийдвэр гардаг. Ингэснээр мөрдөн байцаалтын ажиллагаа цаашаа хөгжүүлэлт явагддаг. За эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль заасан хэргийн оролцогчийн бас нэг хамгийн чухал хуулиар хамгаалагдсан эрх бол хэргийн материал танилцах юм эрх байдаг. Мөрдөн байцаалтын ажиллагаа дууссаны дараа мөрдөгч хэргийн материал танилцахыг хэргийн оролцогч нарт мэдэгддэг. За ингээд мөрдөгч бол хэргийн материал танилцах тодорхой хугацааг тогтоож өгнө. Танилцах нөхцөл боломжоор бас хангаж өгөх үүрэгтэй. За хэргийн материалыг танилцуулгүйгээр энэ эрхийг хангахгүйгээр прокурорт одоо хэргийг шилжүүлсэн тохиолдолд прокурор энийг хяналтаараа илрүүлж энэ эрхийг нь хангуулах арга хэмжээг авдаг. Дахин хэргийн материал танилцуулах энэ арга хэмжээг авдаг. Хэргийн материал танилцсан гэдэг бол зөвхөн энэ хавцас хэргийн материал давагдсан бичгийн нотлох баримтад танилцаас гадна энэ хэрэг тураагдсан, эдмэрийн баримт тураагдсан дуу төрсний бичлэг, за эдмэрийн баримт тураагдсан эд зүйл гэх мэт энэ зүйлүүдийг бас давхрын танилцах эрхтэй байдаг. Бүр цаашлбал хэргийн материал танилцаад хэргийн оролцогч нараас гомдол хүсэл гаргах хэрэгтэй. Энэ гомдол хүслийг шийдвэрлсэний дараа хэргийг мөрдөгч прокурорт шилжүүлэх юм үүрэгтэй байдаг. Мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан хэрэг дээр бол мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж дууссаны дараа хэргийн оролцогчид хэргийн материалыг заавал танилцуулах үүрэгтэй. Хэрэг хүртэлтийн хэргийн тухайд хэрэг хүртэлтийн ажиллагаа дуусаад хэргийн материал танилцуулах тухай зохицуулалт байхгүй. Хэрэг хүртэлтийн хэргийг хааж шийдвэрлсэний дараа за хохирогч түүний хуулийн төлөөлөгч, өмгөөлөгч хэрвээ хүсэлт гаргуул хавцас хэргийн материалтай танилцуулж болдог ийм хуулийн зохицуулалттай байгаа. За дүүргийн ерөнхий прокурор орлогч за манай алтын прокурорууд өдөр тутам иргэд олон нийт за одоо хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдыг хүлээж авч гомдол хүсэлтийг нь сонсож шийдвэрлэх арга хэмжээ авдаг. За ер нь одоо мөрдөгчийн шийдвэр үржил ажиллагааны талаар манай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдоос гомдол хүсэлт гаргаж хийх нь ирдэг. За прокурорын шийдвэрийг гарсан даруйд прокурорын байгууллагын захиргааны ажилд нь мэдэгддэг. За энэ мэдэгдэх хэлбэр бол одоо харилцаа холбооны хэрэгсэл буюу гар утсаар аль эсвэл гардууд өгөх хэлбэрээр ингэж явагддаг. За прокурорын шийдвэрийн хуульцсан үндслийг бол тухайн хэргийг хянаж шийдвэр гаргасан прокурор нь өөрөө тайлбарлаж өгдөг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан прокурорын шийдвэр дээр бас иргэд хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчд гомдол гаргадаг. Дээр нь хэргийг хяналтын прокурор шийдвэр гаргасны дараа бас гомдол гаргадаг. Тэгээ энэ бол одоо хэргийг эцэслэн шийдвэрлэж байгаа хэлбэр биш. Одоо хяналтын прокурорын гаргасан энэ шийдвэр дээр тухайн нэгжийнхэн дүүргийнхээ ерөнхий прокурор, за нийслэлийн ерөнхий прокурорт гэдэг ингээд гомдол гаргах юм хуулийн процессуд байгаа. Энэ одоо процесс ажиллагаанууд хийгдээгүй байхад энэ эрхээ бас эдлээгүй байхдаа хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хандах, олон нийтийн сүлжээгээр хэргийн талаар одоо мэдээлэл гаргах ийм буруу хандлагууд бас байдаг. Тэгэхээр иргэд бол энэ хуулинд заасан шат шатанд нь гомдлоо гаргаад энийгээ шийдвэрлэх юм бүрэн боломжтой байдаг. За Чингэлтэй дүүргийн прокурорын газар прокурорын ажил мэргэжлийн онцлогийн талаар та бүхнээр дамжуулан иргэд олон нийтэд багахан боловч мэдээлэл хүргэхийг хичээлээ. Өнөөдөр Монгол цэргийн өдөр. За миний хувьд 10 жилийн өмнө тангараа өргөөд прокурорын ажилд анх одоо оржуулаа. Ингээд тангар хүргэсэн төрийн засгийн албаагчд болох прокуроруудаа, үеийн ахмад прокуроруудаа, одоо ажиллаж байгаа прокуроруудаа, залуучуудаа баярын мэнд хүргье.